За өдрийн мэнд. Тэгээ урьсанд баярлалаа. Бариста ОЗ гэдэг нэрээр бол илүү олон хүмүүс мэддэг. Тасралтгүй нэг 11 жил ажиллаж байна. Тэгээ дундуур нь бас бартендер хийдэг. Бариста бартендер гэдэг чинь өөр юм биш үү? Тий өөр. Бариста бартендер хоёрын ялгаа юу гэдэг юм бэ? Бариста чинь кофе хийж байгаа шүү дээ. Бартендер болохоор алкогольтой хүүхдийн ундаанууд хийж байгаа гэсэн үг. Тухайд нөгөө Тиамо гэдэг кофе шоп бас эхэлсэн байхгүй юу? Тэр кофег сурах гал бүр сурахын тулд үнэхээр ингээ нөгөө туртай тий бүр ингээ хүсэл нь бүр тэндээ очсон. Тэгээд ах ороод өстө юу л хий гэсэн бүгдийг хийгээл тий би тэр кофе машин нэг ганц кофе шахаад үсгийн тулд нэрээ эхнээс нь одоо бүгдийг хийсээр агаад 2 сарын дараа эхлээд тэр чинь цэвэрлэгээ сурч байгаа тий нөгөө бүх аюу тестараа л одоо тэр үеийн тестараа л бол одоо бодохоор аюу чанга байсан байгаа байхгүй юу? Одоо батгуур штэ. Тэгэл одоо л тэр шинээр орж байгаа хүмүүс их чинь бараг 2 сар чи юм дараагаар амар ингэж шахаад хийгээд 2 сарын дараа барьстай бол гэвэл бараг хин ч юу яриад байгаа гэж явна штэ. Тэр одоо яг тэр үеийн одоо Сахилбат бас аюу сайн байсан. Надад бол их зогсон. Тэгээд суур маань аюу сайн тавигдсан гэж хэлж болно. Тэгээд тэр үед бол эхнээсээ л сэндвич хийгээл тэ сэндвичээ сайн чадсан бол бүх юм хугацаатай байсан. Минут тавил тэр минутаас багтаага тэр минутанда ингээ бүгдийг нь уралдуулдаг. Аюу олон ажил төс. Тэгэл минутаас ингээл цайлал нэгээ хойно хаяал уршаа ингээл яваал ингээл уршаа мацаал тэ. Тэсээр агаал юм нэг л өдөр 2 сарын дараа кофений машин дээр зогсоод яваа. Тэр мэдрэмж бол амар өдөө одоо хүртэл мартдаггүй ингээд 10 жил өнгөрсөн ч гэсэн тий. Аюу гоё. Тэгээ суурал аюу зөв сайн хүчтэй тавьсан гэж би боддог. Тэгээ тэрнээс хойш аюу олон кофе шопоор явсан. Тэгээд өдөө өрсөн байна да. NBF компани талбай инженер Болдотрын амар төвшин. Цэцэрлэлт 9 балт цэцэртэй. Манай барьж байгаа болохоор тойрсон диафрагм маань буюу одоо хөшүүн байдлыг хатгасан тойрсон хамтай каркасан 9 давхар нийл хавтан суурьтай юм барилга. Тойрсон диафрагм маань гэдэг маань бол барилгын хөшүүн байдал бол маш сайн хангагдсан. Бат бүх талаас бол маш илүү. Нийл хавтан суурь гэдэг маань барилгад хамгийн сайн суурь байж байгаа. Газар хөдлөлтийн өндөр балт цэцэртэй. Тэсэндээ 7 хоногийн ажил болсон байна. Техникийн давхар перпетны цэцгэлтийн ажил хийгээд туслаа. Бидний хамгийн чухал үүрэг бол зураг төслөөр яг зураг төслийн дагуу энэ барилгыг босгох хэрэгтэй, хүмүүстэй зааж зааварлаж өгөх хэрэгтэй, аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Өөрийн гар бие ордож байсан барилгуудыг харахад бол таатай байдаг л дээ. Тэгэхээр одоо энэ та яг үйлчлэгээний ингээд талбар дээр байсан шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн одоо нэг харилцаа хандлага 3 жилийн өмнөх бас одоо хэр ялгаатай байсан бэ гэж үү? 3 жилийн өмнө бол би бас нэг бас аранга нэг нэвтрүүлэгт явж хатаас хэлжсэн юм аа манай хүмүүсийн кофений ойлголт хэр байна гэхээр би нөгөө харин одоо л сингл давлаач болохгүй шүү дээ би ярьсан байхгүй юу тэгсэн чинь дараа нь гадуур явжсэн чинь нэг хүн тарчаад өө чи бидрийг сингл давлаач ойлгохгүй гэж хэллээ. Нэрээ тэгж хэлсэн шүү дээ. Нэрээ тийм шүү дээ гэд тэгжсэн тухайд яг тэрэн шигэ байсан байхгүй тухайд бол. Тэгтээ тэр чинь харин ч одоо л бүгдээрээ л мэдчихэж байгаа. Одоо л өмнө чинь нөгөө бидний ингээл яг яах юм те өмнө чинь ингээл одоо яг умирсээр байгаа ч гэсэн хотод ч ялаа. Ер нь бол Монголда ярьлаа. Энэ тэрний үгүй гэхээр зүгээр л ороод те холоос ой тийм кофе авыг очиж суучих жоохгүй юу. Тэр байнгын үргэлжлүүлэгч бол ямар явдгийг мэдчихэж байгаа. Гэтэ тийм биш бол жижигээр ах юм уу томоор ах юм уу энэ цуух юм авч явах юм уу халах юм уу хүүтийн юм уу те ингээд яах гэдэг нь мэддэхгүй ингээд зүгээр ингээд ингэчээ яваа тэгэхээр яа ингээд тэр бол нөгөө өмнө нь бол асар их байдаг гэсэн. Тэгээ бид нар бол шууд хэлдэг байсан. Заавал нөгөө хүчээр зарим үед хүчээр хүнийг нөгөө элдгээр загнаж нөгөө үйлчлүүлэгчдээ сурах харгаж байдаг хгүй. Тэнгүүт ингээд заавал ирээрээ те ингээрээ тэгчиж бид нар ингэнэ тэгнэ гэдгээ нөгөө айгу зүгээр ойлгуулмт. Одоо жишээ нь кассан дээр ихтэй ч юм уу өөртөө ирж авах хэрэгтэй юм уу эсвэл цахилгаа өөртөө хэрхэн яаж өгөх хэрэгтэй гэдгийг бид нар ингээд зүгээр хэлээд өгд ингээд тэнд зогсож байхдаа л так гэж яриад тэнгүүт нөгөө чи за гэ зарим нь бол дуруучин. Гэхдээ дараагийн удаа орж ирэхдээ яг тэрийг ингээд хэлж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүн ингээд харилцсан гэж би бидээ ингэж нөгөө ойлголт зааж өгч байгаа бас бидний сургаж байгаа хэлбэр байж болох байх. Тэгээ одоогийн нөхцөл байдлаар хүмүүс юу хүсэж байгаа айгу тодорхой хэлдэг болчихсон байна. Тэр нь бол айгу агцтай юм. Одоо шинэ американо авснаа ингээд сахартаа уудаг гэхэлэр зарим хүмүүс доогддог. Энэ ойлголт яг юу юм болоо би бас сайн мэддэг байхгүй. Одоо шинэ американод чигтэй ууж болдгоо. Чигтэй ууж болох. Кофег бүр ихнээс нь яри. Тэр нь кофе ч өөрөө
жимс ахгүй юу? За тэнгуут тэр жимсийг боловсруулад жимсэн доторх байдаг одоо үрийг одоо кофе бин гэж яриад байна. Тэнгуут тэр кофе бин чинь болохоор гадархуур нь болохоор черри бин гэдэг кофений тэр жимсэн шүү дээ. Тэнгуут тэр үрийг нь бид нар ногоон үрээр нь гаднаас авчруулад одоо бид нар өөрсдөө Монголд хуураад байгаа байхгүй. Тэнгуут тэр хуурсан Монгол за үрийг бид нар бутлаад шингэн гаргаад авч байгаа тэрийг кофе гэдэг. Тэгвэл тэр гашуун амттай тий. Гэхдээ үндсэн нь угсаа угаасаа жимс учраас жимсээс гарч авч байгаа үрийг бид нар ууж байгаа учраас тэр кофений дотор байгаа маш олон баялаг амт байдаг. Энэ дээр ингээд цаашаа бүр задарч ирэх юм бол тэр үрийг яаж маш олон баялаг амтыг задлж амтлах вэ гэхээр гар аргын кофегоор бид нар хөнгөн хууралтаар амталж үзэж болно. Гүн хуурсан кофег за эспрессо машинаар хэрэглэжэг одоо бид нар өдөр тутамд байгаа американо оноос тий. Хүртэл бид нар тэр гоё амтыг баялаг амтыг мэдэрч болохгүй. За тэр гоё амтуудыг ингээд мэдрээч гэдэг л одоо гол зорилго юм уу? Тэнгуут хүмүүс яг хүмүүс болохоор дийлэнхтэй зүгээр л нөө сэргийх зорилгоор л хэрэгэлдэг. Зүгээр л энерги болгож л удаг. Ингээд ямар ч мэдрэмж байхгүй гэж шууд хортон сэрхийн тулд угаалдаг. Тэнгуут тэгж уухын тулд зарим нь гашуун учраас зүгээр л толгоонд нь анх удаа мэдрэгч байгаа зүйл гашуун чинь чирээчээ хутглаа дажгүй юм байна. Учи тэгээд дараах тэр авч байгаа сэргэлт нь л хэрэгтэй тэр хүмүүст. Тэнгуут бид нар болохоор тэр нэг амт бүр амтлах бүрт тэр нэг жимсний цаад одоо гашуун амт одоо хоёулын нууж байгаа цитрусны цаашиг ийм гашуун амттай бааз. Кофеноос гашуун амт цитрусны гашуун амт амтгдэж болно. Хаашглаад нэг маш гүн гашуун амт амтгдэж болно тий. Бүх төрлийн амтнаас цэцэгний гашуун амт гэж болно шүү дээ. Тэгэхээр яг кофеноос бол маш олон төрлийн амтыг амтладаг. Учраас тэрийг бид нар амтлаач гэдгийг л одоо бэрстэй бид нар бол өөрсдөө аягүй сайн ингээл мэдээлэл гонгуут ингээл чирээ гэдээ уучаар ингэж уух юм бол яг хөө тэр гэж ууж болно. Гэхдээ ингэж чирээ уумаар байвал арай өөр зүгээр чихэртэй латте ч юм уу карамел латте ч юм уу уул арай дээр биш үл гэж боддгийн. Латте гэдэг бол ийм томьёолцсон нэг хэлбэр үстэй тийм мэдээж орцсон нэг өөр гашуун американо ууж чадахгүй байгаа хүн зориулсан гэж ойлгоо. Карамел болохоор ч бүр ингэж чихэрлэг авч юмсан. Тийм тийм. Одоо өөр юм дээр хандаж хүмүүст хэлвэл бас мэдээллийн журнал шүү дээ. Тэр хүн одоо юу гэдэг гашуун ууж чадахгүй учраас сахар игээд байна тийм. Тэгээд бас сэрхийн тулд кофе уугаад байна. Гэтэл кофе бас яг яах гэж байгаа юм болоо. Сэргээ шүү эсвэл мэдрэмжил авах гэж юу? Ер нь хүний эрүүл мэнд сайн болоо. Кофе. Эрүүл мэндийн талаас ирэх юм бол ашигтай тустай тал байгаа. Тэгээд хүн ер нь бол хүн ингээд өөрийгөө хэрэглэж байгаа зүйлээ өөрөөсөө л эхлэх хэрэгтэй. Тэр нь ингээд миний бие ямар байгаагаас шалтгаалаад өнөөдөр кофе ууж болох уу гэдэг дээр асуудал ирэх байхгүй юу? Өнөөдөр би та кофе уу чи кофе уу гэж хэлэхээс илүү таны бие кофе ууж болох юм болохгүй мүү гэдэг дээрээс яриа эхэлнэ гэсэн үг. Тэрийг одоо ингээд задлаад би сайн ойлгохгүй байна л да. Жишээ нь яг уу ингээд кофе зүрх дэсдэг мэсдэг гэж яриад шүү дээ. Зүрх дэсдэг хүн байна. Нойргуудалтай хүмүүс байна. Мэдрэлийн ядаргаа ихтэй хүмүүс байна. Бөөр муутай хүмүүс байна тий. Тийм хүмүүс кофе уухыг зөвлөхгүй шүү дээ. Ходоод цорхоод одоо тэр төлөнгөтэй юутай хүмүүс байгаа шүү дээ. Ходоод шахмартай хүмүүс тийм тэр хүмүүс ингээл кофе буюу ялангуяа американо эспрессо уухыг бүр зөвлөдгөө. Үнэхээр кофе уумаар байвал маш тийм баг ч юм уу одоо кофеинг ч юм уу эсвэл одоо сүүгээр жоохон даруулах ч юм уу латте ч юм уу тийм зөөлөн кофеийг санал болгодог. Ягаад тэгэхээр чинь цаанаас нь эн чинь угаасаа кофе битээ уугаарай гэлчихэж байгаа юм чинь. Тийм тэгэхээр яг л тийм. Түүнээс зүгээр байгаа хүн дээр яриг гэвэл кофе бол мэдээж хүний биед бол ашиг тус маш их байгаа. Антиоксидант аюу их өндөртэй. Тэнгүүт одоо арсны хорт тавдар гидсний гөрөлцөх хөдөлгөөнийг тий аюу сайжруулдаг. Тий тэгээ нөгөө хүмүүс гэдэг чинь би кофе уугаараа л нөөл гүрчээд тах юм. Энэ өстой кофе хугацаанд авсан хамуу хаа гэж зэрэг хүмүүс нэг андуурж ярьдаг. Гэтэл ягаад юм хэрэг тэнийг хотодыг аюу сайн ингэж гөрөлцүүлээд дээ шүү дээ. Тэр бол зүгээр байхгүй юу? Кофе уучаад араас нь заавал усуу гэдэг шүү дээ. Тэр нь яг ямар ч тань. Тэр яг кофе уухаар хүн бүрөөр ер нь бол юу алддаг. Цайр янз янзын юм алддаг байхгүй өөрөө хэрэгтэй эрдэс бодисуудыг кофе уухаар тий бүрөөрөө баг зэрэгээр ингээд шихээр ингээд тэр ингээд гадагшлуулад байна шүү дээ. Тэнгүүт араас нь ингээд дахиад сайн ус уугаа тий усаараа буцаад эрдэсээ ингээд нөхрөөл гэдэг утгатай. Алкогол ч гэсэн ялгаагүй тий. Гэтэ яг ингээд алкогол уучаад өглөө ам цангаад байдаг. Тий. Тал байдаг шүү дээ. Ер нь гэтрүүлсэн ч гэтүүлээгүй ч нэг юм. Гэтэ ус хажуугаар сайн уусан бол харцан гайгүй. Кофеин гэдэг нь одоо
би бол буруу ойлгож магадгүй шүү. Донтоолагч айлсгүй нэг тиймэрхүү юм яриад идэж хүмүүс. Тэгэхээр кофеин гэдэг нь одоо яг юу юм бэ? Гэдэг талаар. Кофеин өөрөө шууд утгаар донтуулагч гэж арай биш хаа. Болохгүй те. Кофеин ч өөрөө зүгээр л сэргээх үйлчлэгээтэй л байдсан шүү дээ. Тэнгүүт кофеин зөвхөн кофенд байдгүй гэхээр үгүй бүх юм дээр байгаа. Зүгээр хүүхдүүд уудаг кола дотор ч кофеин байгаа. Тэгэхээр айгүй олон зүйл цайн дээр ч гэсэн айгүй кофеинтэй цай, хар цай, ногоон цай тэ ууж ундаа янз бүрийн юм дээр кофеин айгүй их байгаа. Их хэмжээгээр шууд нөгөө яг ингээл биеинд их нөлөөлдөг нь л зүгээр одоогоор л кофе тэрээд бүлч юм уу тиймэрхүү юм байгаа байхгүй. Айгүй шууд ингээд сайхан сэргийчдэг. Тэгээд одоо сүүлийн үед айгүй их дэлгэрч байгаа матча байна шүү дээ ногоон цай. Матчанд хүртэл кофеин байгаа. Нэгсэн юм сэргийх бодис гэж ойлгох. Байгалийн кофеинууд шүү дээ. Кофе чинь байгалийн кофеин, матч бол байгалийн кофеин тий. Колон дорж байгаа, Red Bull дорж байгаа кофенууд ч юм болохоор химийн аргаар синтетик гэсэн үг үү? Тийм одоо. Тэгэхээр кофенийг бол шууд бас донтуулдаг гэхэд бол хэцүү л. Арангаагаас өөр газар бас ажиллаж исэн болов. Одоо ер нь аймагуд ба шүү дээ. Тийм. Зөндөө аймагт ер нь явж исэн, сургуультаа явж исэн. Сургалт хийх юм үү? Тийм. Кофених гэсэн үг эсвэл одоо тийм кофених. Бартендер л байгаа шүү дээ. Бартендер. Тэгэхээр бариста, бартендер хоёр ч өөр мэргэжил юм байна тийм. Бариста бол зөвхөн кофег ойлгохгүй. Тийм. Гоё юу? Ер нь зүгээр бариста кофе хийдэг, бартендер хүн коктейл хийдэг л гэж ойлгочих болно. Коктейл. Тэгэхээр хоёулангийн хийдэг хүн ч байгаа. Бариста, бартендер гэж хэлэх юм байна тийм. Тэгэхээр моктейл бол алкогольгүй болохоос зөв бас коктейл. Тэгэхээр нөө бариста биш бартендер гэж ярих юм байна тийм. Яс энийг ясаа ялгахдаггүй л байгаа байхгүй нөө бариста бартендер гэж цог хэлцдэг тийм. Тэгэхээр бариста бол кофе хийдэг юм байна, бартендер бол алкогольтой коктейл хийдэггүй юм байна. Моктейлийг бол хэн ч хийж болно шүү дээ. За сайн бариста хүн байлаа гэж бодъё л та тийм. Тэгэхээр би яг ямар ур чадварыг харж иж энийг сайн гэж ойлгохгүй. Тэр чинь ингээл яг харахаар л яг тэр хүн ингээл хийж штэ тий. Үйлдэл. За үйлдэлээр харагдана. Үйлдэлийг хийж जैन тий. Тэр кофегоо за одоо л тэгэл тэр автомат бутлагчаар ингээл буталж байгаа тий. Өөрөө бутлаад тэр ингээд ширхгийн хэмжээг нь өөрөө тохируулж чаддаг, буталдаг тийм үү. Сүүгээ маш гоё хөөрүүлдэг тий. Сүүний хөөс ямар ч бөмбөлөггүй тэр ингээд цуцгийн мэт айгүй гоё тэмцүүл ингээл температур нь таарсан. Дээр нь арт хийж ивэл ч юм уу заагүйсэн ч зүгээр тэр кофений амт балансыг айгүй гоё тааруулж чадж байгаа юм бол сайн бариста л гэж хэлнэ. Хөвчлэн сүүн дээр л баг анзаарагддаг. Гэт яг ингээ нөгөө бидний юм суучдаг байхгүй. Хаа ч хамаагүй газар кофе ингээ захиал ууж штэ тий. За магадгүй латте авлаа гэж бодоход тэнд нэг хүн сүү хөрүүлэхэд янз бүрийн чимээгээр нь сонсоод л тэгээ өрөлчтэй гэд бодцдаг. Шууд сонсоод мэдчихдэг байхгүй юу юм бол. Тийм. Ер нь хийж байгаа бүх зүйл сэтгэл заавал холбоотой гэж боддог шүү дээ. Аюу санаа. Зүгээр кофегоор учирсан хүмүүс бас айгүй гоё амт бүрт болдог гэдэгт би өвддөг байхгүй. Тэгэхээр нөгөө яг тэрийг угаасаа кофе хийгээ сурж итл тэр буталж байгаа чимээ тий сүү хөөрүүлж байгаа тэр чимээ өөрөө ингээд тэр хүнийг ингээд нөгөө аюу юм гоё ойлгож өгдөг гэх юм уу. Тэгэхээр ингээд хичнээн ингээд уур хүрсэн ч мэдхгүй ингээд тэрийг хийхээр хүн ер нь сайхан болдог. Тэр бол үнэхээр үнэн. Идж байгаа бүх юмд чинь л одоо биенд чинь шинэхээрээ сахар угаас байгаа шүү дээ. Жишээ нь жимс идэх юм бол жимсний сахар нь фруктоз болох нь шүү дээ. Тийм. Тэнгүүт гурилных болохоор глюкоз, глютен. Глютентэй нь болохоор цавал гэтэл гэсэн үг. Тэгээ зүгээр цэвэр сахараас гарч ирж байгаа сахар зул авчдаг ч юм уу. Хамгийн хортой сахар бол сахароз. Зөв апартмент. Эрдэнэт үедээс мэдчилж байна. Яг миний энэ зогсож байгаа цэгээс 1.5 км зайд орших 100 апартмент урьдчилан захиалга авч эхэллээ. Хар өрн сумын түүхт 70 жилийн ойн баяр наадмыг хүртэл метр квадрат бүрээс 100,000 төгрөгийг та бүхэн хэмнэн та 1 өрөө байр, 2 өрөө байр, 3 өрөө байрнаас сонголт хийлээ гэхэд метр квадрат бүрээс 100,000 төгрөг өнгөрөх боломжтой. Бүх төрлийн бартер буюу солилцоог та бүхнээс нээлттэйгээр төлөө авах боломжтой. Ажиллагаа төлбөрийн 30%, ажиллагаа төлбөрийн 40%, ажиллагаа төлбөрийн 50%, 3.2-оос 3.5 сая төгрөгийн сонголттой байна. Ажиллагаа төлбөр төлсөн дүнгээс метр квадрат бүрээс 100,000 төгрөг хөлөөлөх эрхийг та бүхэнд олгож байгаа. Хар өрн сум өдрөөс өдөрт өсөн дэвжиж байна. 100 апартмент наадмын амьдрал. Миний нацанс.
Харин тийм ээ. Санам Era Beats to apartment Marseille Better Bay Bionic Arhorinson Songotran Tabuhin гэсэн Sangar. Аюулгүй ингэж зүгээр ингэ томор боддог байхгүй юу? Ингээл энэ дэлхийд нийгэмд те одоо за тэгэл ингээл Монгол стат ч юм уу зүгээр нийгэм зөвөрөө ингээм амар тайван байгаасаа те. Зүгээр тайван амьдрахыг хүсдэг гэх юм уу? Амар ингээл нийгэм рүү туушраал ингэмээрэн тэгмээрэн гэсэн ер нь бол байхгүй. Гэхдээ айгүй олон юм хийх туртай, олон юм хийдэг. Тэгэл яг нөгөө хийж байгаа зүйлсүүдээсээ л нөгөө мэдрэмж одоо кайф ч юм уу те тэдрийг ингэж авч амьдарч явдаг гэсэн үг. Тэгээ харангад бол яг Улаанбаатарыг бодвол агаар нь бол хамаагүй харьцангуй гайгүй шүү дээ. Тэгэхээр яг тэрийгэ бодох юм бол харангад бол амьдрахад гоё юм. Өөр аймагуд ч гэсэн амьдрал бас гоё байх. Тэгээ би аягүй л аймагуд дээр явж исэн, ажиллаж исэн аймагуч байгаа. Тэгээд ер нь бол аймагт ажиллахад бол яг тухайн газар зорж ирж байгаа хүмүүс эсвэл би ч угаасаа л дээр амьдарч байгаа аймагуудын дандаа л аялал жуулчлалтай холбоотой газар ажиллаж байгаа шүү дээ. Дөнгөж ирэн явж байгаа хүмүүс нь хүртэл ингээд нэг юм гоё ч юм уу. Тэгээд хамт байгаа хүмүүс нь ч гэсэн ер нь ингээд нэг тийм гоё те аймагт нэг юм гоё гэдгийг ер нь бол амьдрахад хотод болохоор мэдээж л нөгөө хотод амьдарч байгаа хүмүүс л нөгөө төвчрээ явтаа стресс гэлтэй машины дуучин юм амар штэ. Яг тэрнээсээ холцчоор яг уусаа хүн зовлонгоос холдохоор уусаа л гоё байгаа штэ. Тэр бол их гоё санагддаг надад. Тэр нь яг цаашлаад бол залуучуудыг бол ер нь болж өгөөл нөгөө яг хүүхдүүд төгсөөл их сургуульд ингэ сурах гал явдаг штэ. Очоод хотод сурчаад ирэх юм шиг байж байгаа явандаа нэг боломжийн юм шиг болоод тэнцэнэ төвхнөл ингээл уусан шингээд идэв шиг санагдахгүй юу? Эсвэл тэгэл нөө буцаж ирэх хэрэг яг зарим аймагч ингээл учир дутагдaltaй ажлын байр байхгүй тий. Тэгэхээр аюу хэцүү. Гэтэл одоо за тийм шиг махад зүгээр ингээд одоо би дааж амьдрах гэж байгаа хүмүүс шүү дээ. Тэр нь өөрийнхөө таалагдсан аймгаа сонгоод тарж ингээд амьдраасаа гэж боловчдөг. Тэр одоогоор бол надаараа бол таалагддаг. Таалагдсаар байгаа учраас босрлоо. Би ч уг нь бол хамгийн анх Оросд барилгын архитекторээр зохион бүтээх чиглэл юм баггүй уг нь бол. Тийм. Тэгээд тэрүүгээр сурч байгаа. Тэгээд би нөө ирээд амьдралаа жоохон бодож байгаа. Архитектор чинь өөрийн амьдрал жоохон багтай. Тэгээд би ч нөгөө нэг юм жоохон өөрийн амьдрал ихтэй, олон юм хиймээр байдаг тий. Тэгээд тэр нөө өөрийн дотоод нөгөө зөрчил айгүй хөвсөд. Тэгээд ер нь заа зүй боллоо гэд болоод. Гэхдээ яг хурц ирчээд тэг би кофег судалж юу хийх вэ гэж байгаа нөгөө кофе авах тэр чи одоо дөнгөж кофе орж ирээд удаагүйсэн 1-2 жил болоод Монголд шүү дээ. Тэгээд яг кофег сонгоол тэгээд ингээ хийгээд үтсэн чинь ингээл гүн дурлал зүгээр тийш ингээл унтсан гэсэн. Тэгэл унаал хийгээл судлах тусам одоо шингэн үсийг ер нь бол судлах юм бол бидний нас өрөхгүй байхгүй юу? Тийм хэмжээ ингээ амар их нөгөө ертөнц ихтэй. Тэгэл бид нар тэдний чинь нэгэн хэсгийн судлаал ингээл дэлхийд ингээл яваалаад одоо дэлхийн ингээ хаана хүмүүс юу хийж ийн ингээл бид нар тэдний ингээл мэдээлэл солилцоол тэ тэднийг ч гэсэн бид нар энэ чинээ гаргачих гал тэгэл тэгж явж байгаа. Тэгэхээр аягүй сонирхолтой нөгөө ерөөсөө үйдэж дуусангүй мэрэгжил гэсэн үг. Яг нэг царлагаан цэрлүүлдэг зүйл нь нэг юм өдрөө болгон тавтаж байгаа шүү дээ. Захиалга орж ирлээ тэрийг хийлээ ингээл заримдаа нөгөө нэг хүн гид боддоо шүү дээ. Би юу лээ тий яг лээ гэл нөгөө тавтаад байгаа мэдрэмжээ ингээд цалгаал ингээл амар ингээл ингэх гээд байгаа үед бол ер нь хүнд нөгөө амралт хэрэгтэй гэдгийг хүмүүс жоохон андуураад шууд ингээд тэр газараасаа бүр холддог ч юм уу яг холдож болно шүү дээ. Би бүр нэг удаа тэгчихсэн байхгүй. Одоо баг мэржлэр ажиллаж ирсэн 5-6 жилийн дараа гэхээр одоос бас 5-6 жил өмнө гэсэн үг шүү дээ. Амар цалхаад боли тий. Тэгэл нөгөө нэг тэр үчи хүмүүс ингээл бүдүүлэг үржлүүлэгч зөндөхтэй ч юм уу тий. Тэр үед би бас оройн цагаар нөгөө бартендер хийгээл айгүй ажиллаж ирсэн байхгүй. Шөнө оройн цагаар ажиллаад гэтээ бартендер хийгээл когтейл гаргаж өгөөл тэр хүн гонсор орж ирээл би тэр хүнтэй ярилцаал ингээл гаргаж өгөөл тий. Дараагийн хүний баярыг цуг тэмдэглээл эсвэл өнөөдрийн цагаар юмтыг зүгээрэл ингэж нэг аюух би нэг хүн дээр аягүй олон хүнтэй хувааж ингэж бие хуваагаал ингээл гоё ярилцаал ингээл ингэж шүү дээ. Оройн цагаар шүн харьлаа өглөө босч чадахгүй өдөр буцаж үржилээ гэл тийм цагаар ажиллаж байгаа дараа нь буцаа кофе гайл гэсэн чинь нэг л нэг юм би ингээл нэг үйлчлэгнээс амар цалхаад нөх хүмүүсээс амар ингэж нөө цухтаа ч юм уу дахиад хүнтэй юм ярмааргүй санагдаад ч юм уу амар ингэж гинт ингэж залхсан байхгүй юу. Тэгээ би за яадгийн зүгээр хэсэг болоод үзье те гэд. Тэгээ би шууд болоод
Юу басан буцаад нэг жоохон барилгын ажил хийж мэдчихгээл явж байгаа л. Тэгэл яг би нэг тэр яг нэг барилгын одоо ашиглалтанд орох чинь ажиллаа гээл ингээл зогсож ингээл барилга дээрээс ингээл амар олон ингээл үржлэний ингээл юмд харагдаж байгаа шүү дээ. Оройн ингээл гэрэл мэл хасаал ингээл харсан чинь миний дотор ингээл гинт ингээл амар сонир болоод ирсэн аахгүй. Ягаад тэр чин зүгээр тухайн үедээ надад амралт хэрэгтэй л байсан байгаа байхгүй. Тэнгүүт би зүгээр төр холтоод үзээгээл тэгээ холтоод нэг хэсэг хэдэн сар болсон юм аа. Тэгээд за биш юм байна гэж буцаа санаал нэг ингээл кофегаа юмар санагдал тий ингээл буцаад нэг юм гоё буцаал тийш очимоор санагдаад за болмоор юм байна гэж мэдрэмжээ буцаж аваад тэгэл за ер нь бол хамралт хэлсэн болов уу гэд. Таны хамгийн дургуй зүйл юу вэ? Хувь хүн рүү хитрхи нөгөө арах гот ч юм уу, дайрах гот ч юм уу тийм зүйлтэй өдрөг. Өөрсө дуртай байхгүй л хөтэй тий. Бас яг юм интроверт, экстраверт гэж ярьдаг шүү дээ тий. Гадагшаа юм байдаг, дотгошоо юм байдаг. Тэгэхээр нэг би бол интроверт. Тий. Тэгээд зүгээр ажил мэргэжлэлээр бол экстраверт гадагшаа айгүй ингээл. Ер нь бол нөгөө хувийн хэмжээ зааг гэдэг юм баримтлах. Тий, тэрийг бол маш өндөрөөр барьдаг. Одоо асуудал болон зөндөөл юм байна. Тэгэхээр ингээд таны нөгөө хувийн юм амар авах гэдэг байна. Өөрөө кофе шоп ингээ хийж байгаа байхгүй юу? Кофе шоп нээлээ. Тэгээ ингээд дотор ч юм уу жижиг сажиг амар сонь жижиг наазахын ингээл зүгээр л одоо энэ гадны талбайн фасадны өнгийг заавалсаас тавих хэрэгтэй гэдэг ч юм уу те. Ингэхээр чинь манай тэгвэл брэнд өнгө хаана те. Би тэгвэл би ингээ яг ингээд өгсөн юм хийж чадчихсан хөөхгүй байхгүй юу? Жишээ нь тэгээд ингээд заавал ийм ч юмн дээр тийм татвар авах хэрэгтэй. Зүгээр л ганц юм энгийн юм нийцэх юм дээр л тийм ч юм бүрдүүлэх хэрэгтэй юм чигтэй ингээд тийм агтал тийм юм чаад ийм ч аваад ирэхээр аюу санаа тийм ингээд хүмүүс ингээд яг тухайд би тэр ингээд амар стресс чахад амьдр гээд байгаа мó яг юу гээд байгаа юм бэ гэж бодож байсан байхгүй. Тэгэхээр зүгээр л яг амар тайван биш шүү дээ. Тэгээ энэ өөрөө айгүй юм том асуулттай л та. Тэнгүүт ингээл яг дэлхийн хэмжээнд аваад үзэхээр хамгийн 50 оронд амьдарч байгаа. Өнөөдөр бол их амар ингээл асуудалтай бас ор юм уу гэхээр бас үгүй. Гэхдээ ингээд жижиг асуудал юм шиг мөртлөө эргээ харахаар амьдралд нөлөөлөд байдаг айгүй том асуудал тий. Нэг анзарсан юм нэр ерөөсөө хурж ирж байгаа асуудаг хүн ерөөсөө байдаг юм байна. Ичээд идэв. Тэгэхээр мэддэггүй бол нөгөө хотод ингээд зүгээр ажиллаж байхаар хүмүүс ингээд аюух асуудаг байхгүй энэ ядын ингээр явах уу гэж. Тэгээд угаасаа техникийн наанаага урд ингээд энэ хоёрлаа ингээд мэдээлэл өгч байгаа шүү дээ. Бид нар бол мэдээлэл өгөхдөө нэг тийм нөгөө цааргалтгүй гэхдээ яг нь мэдээлэл өгч чадахгүй ажилчид ч гэсэн зөндөө байгаа. Одоо мэргэжилтэнгүүд тэгээ би бол ерөөсөө цааргалтгүй хэрвээ энэ яа гэм бол ингүүл яах вэ гэж зүгээр хурж ирээд асуувал ингээд зүгээр яриад өгөхөд бэлэн байдаг. Алкогол төр ч гэсэн бүр энэ алкогол нэнтийг холилдвол яах бол тэ дараа нь тэр хүн уугаад биен дээр гарах реакц аль хэмжээнд төрөх үү гэдэгт би бас аягүй тэр бүр тооцоолж болд юм. Тооцоолж болдог тэгж үздэг байхгүй юу? Шаардахгүй байх боломж байна. Шаардах гэж яг юу юм бэ нэрээ? Энэ аюул сонио асуудал. Шаардах чинь зүгээр л биений чинь хэмжээнд байгаа ус маш хэмжээгээр гараад ус дутагдаад ирэхээр толгой өвдөл ам хатж байгаа нь л өөрөө шаардлагач шүү дээ. Дотор мохоор ингээд бөөлчээд идэв. Тэр чинь бүр хордлогын хэмжээнд төрсэн юм. Гэтэ хүн ингээд алкоголыг нэг удаа хэтрүүлэн хэрэглээд хордлогонд орчиж байгаа гэж ойлгож болох уу? Болно шүү дээ. Алкоголыг яг устай ер нь бол кофечээс алкоголчээс хажуугаар нь ус ингээл хавсаргаадахаар айгүй зүгээр байдаг байхгүй. Хүмүүс ч нөгөө дээр үйт ч хүмүүс усаар даруулж явах юм бол уламсгддээ шүү гэл тэгээд идэв штэ. Тэр бол шалгуудлаа л байхгүй юу. Тэгээд дээрээс нь алкогол ууж байгаа үед хажуугаар нь сахартай ундаа хэрэглэх нь айгүй хортой байдаг юм бол. Өсвөр насны дээр ирж байгаа хүүхдүүд ямар та өөрөө мэдэн штэ. Болоо гэдхэд чөл барил авчдаг те. 20 дахь тусам л ингээд тэмүүлждэг. Яг энэ дээр би ингээд яг гинсд айгүй хэцүү байхгүй. Нэг утга учиргүй ингээд бол гэдэг болооч. Энэ дээр угаасаа л манай жир айгүй чанга хүмүүс байсан. Тэг бүх юм хориотой болохгүй гэдэг л ойлголттой. Гэтэ би угаасаа л болохгүй юм байна гэсэн ойлголттой л явсан. Тэгэл энэ салбар руу орж ирэл би өөрөө л ойлгож байгаа байхгүй юу. Энэ нэг тийм байх тэгж болох юм байна гэл.
Тэнгүүт би болохоор өөрөө жоо хоол насны зүрхтэй дүүтэй байхгүй. Нэг 17 18 хүрэхтэн ч юм уу би зүгээр албаар тий чи тамхи татмаар байна уу? Чи алкогол хэрэглэж үзмээр байна уу гэж би бүр асуужсэн. Тэгсэн чинь мэдээч тэр хүч чадаас үгүй л гэн штэ. Гэтэ за чи үзмээрээ бол чи өөрөө мэдэрээ тий би өөрөө бүр ингээ албаар аваад тавьсан байхгүй юу? За чи тэгээд үзмээрээ бол эндээс зүгээр сонирхоод үзчихээрээ. Ягаад тэр хүчин ингээд оюутан болоо явхад тас орчвол энэ зүгээр над би л тэгж боцоохгүй. Тэгэд бүх юм тас хорчих юм бол за оюутан боллоо тий. Тэгэл аюу бол найзтай болоод өсөн чи гинт ингээл нэг ширээн дээр нан зүрийн тавиал өсөн чи ингээл тэр хүүхд ингээл гайхаал тий. Ингээл нууж үзмэр санагтаал ингээл ороод тэр ингээл гинт тэгэл яахаа мэдхгүй ингээл цаашаа ингээл амар замраагүй асуудалд орохгүй гэхээс би санаа зовоод тэгхгүйгээр сэргээрээ зүгээр тэрнээс өмнө тэр бүх зүйлийг тавиад өгчээ. Гэтэ чи одоо үзмээрээ тэг гингүүт миний ажид мэдэж чадахгүй. Тэгмэд би зүгээр ингээ орхисон. Тэгээ тэрийг хэрэгсэн үү хэрэглээгүй юу мэдхгүй. Гэтэ ингээд дараа нь амртайш тэр зүйлээс ингээ авсаад үзээд ингээ мэдэрсэн бол уг нь бол тэр чин дараа нь ингээ ямар нэгэн нийлэг дээр очихоор энэ нэр юм гэдэгсэн шүү дээ. Энэ нэр юм гэдэг шүү дээ. Тэр хүүхд мэдчихээр тэр зүйл рүү амар ингээ шунаад орохгүй байх гэж боддог. Би мэднэ гэл зүгээр нөгөө тэгчих болов гэж бодоод би бол дүүг бол тэгэж одоо тус би одоо өөрийнхөө зүгээс тэгж тусалсан гэх юм уу. Зөв буруу зарих бол зөв, арих бол шууд буруу гэж хэлэхэд бол аюу өөрөөсөл учраас мэдээж арих бол шууд арих бол дайсан бол үнэн. Би бол тэр 100% санал нэгддэг. Үнээр дайсан. Гэхдээ юу хэрэглэх вэ гэдэг нь нэг чухал. Тохируулан хэрэглэн гэж байдгүй гэж хэлсэн шүү дээ. Сая байдаг. Ер нь тохируулны хэрэглэн гэж байдаг. Одоо энэ бартендрууд айгүй одоо тогтод ингээд маш гоё бартендрууд айгүй олон ингээд коктейл барууд бий болоод байна шүү дээ. Тэд нар соёлтой хэрэглээний төлөө бас явж байгаа. Яагаад тэгэхээр ширээн дээр нэг шилтэй архи тавьж уухаасаа илүү нэг коктейлоор захиалж авчруулаад тий нэг коктейл захиалж зүгээр ууж үзээл тэр хүнтэй ярилцаад энд юу орсон юм энийг дэжгүй зүгээр үү тий би өнөөдөр юм ямар суурьтай коктейл ууж байгаа юм ингээд зүгээр ярилцаж болно нэг бол хоёрыг бол заахгүй гэл нөгөө ингээл мэдрэл болчих болно шүү дээ тий тэр соёлыг ер нь бол бартендрууд бол бас айгүй Монголд бас нэвтрүүлэхээс нэлийн ажил болгосон юм бол хомсвэргүйгээр ууж аваад болохоор тэр бол зөв нэгэн хомсвэргүй болцсон үед дахиад яваад байгаа нь бол тэр чинь дайсан болоод дээ шүү дээ. Хомсвартайгаар ууж байгаа зүйл бол дайсан биш л. За баяртай гэх юм уу? Зочин байхгүй маа зочин явчлаа гэх юм уу? Надад чинь жоохон өөрөө ойлгох гэсэн баяртай гэсэн. За тэгэхээр өнөөдрийн дугаараар бариста оюун заяа маань оролцлоо. Эндээс авахыг явахаар та бүхэн бас подкаст нүглээ үзээрэй гэж үсэ тэ. Маа зочин бас нэлээд намайг бас сандаргалаа. Ийм хүнтэй анх удаа таарлаа. Энэ хүн гэсэн над чиг ийм хөтлөгчтэй анх удаа таарлаа гэсэн. Ярилцлагад айгүй сонирхолтой байлаа шүү. Энэ бол чин сэтгэлээс хэлж байгаа. Сонирхолтой байлаа. Үн чинь дандаа зөвхөн яг мэргэжлийн юм асуувал тийм юм л дандаа ордог тэгэл. Шууд ингэж амар юм аль ч талаас ирсэн юм бас юусе байсангүй. Нэвтрүүлэгт бас ирсэн дээртэй. Энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөө дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай. Ингээ болцсон. Ганцаараа баяртай. Би өөрөө. Цог илгэсэн.